манайх өнөөдөр гоё жихэрлэг соустай дахианы мөч шарнаа. Одоо хэдүүлээ харцгаая. Дахианы мөчн дээрээ сармсаа хийгээд бэлдсэн соусаа игээд дахианы мөчн дээрээ давсаа хийгээд хамтд нь сайн холноо. Тэгээд 1 цаг амраана. Энэ хооронд шарсан төмсөө хийлд бэлднэ. Манайх данднаа сүүлний тос юм уу? Шар тос ашигладаг шүү. Дахианы мөчөө шарж болгоно. Жихэрлэг соустай болохын тулд зөгийн бол хийсэн. Аг зэрэг ус хийгээд зөөлөн гал дээр шарж өгнө. Соусаа амттай болохын тулд 2 шишгийн алим хийж өгсөн байгаа. Жихэрлэг соустай мөч маань бэлэн боллоо. Одоо ингээд гэр бүлийнхэндээ амттай сайхан зоогоод хавгалд бэлдэж өгж байна. Будаага гоё хэлбэрт оруулаад соустай дахианы мөчөө тавгалж өгөөд эмээ аав ээжигээ дуудаад хамтдаа гоё зоогоо барьж байна. Миний бэлтгийг үзсэн та бүхэнд баярлаа. Баяртай. Ою. Охины хэлсэн зоог барих гэж байна. Чихэрлэг.